27-оос 1977 оны хоорондох 50 жилийн хугацаанд үйл амьдралыг 5 бүлэгт хувагаад бүлэгдэж бас номын сангийн үйл ажиллагаатай холбож тавьж үзсэн байна. Тэгэхээр мэдээж их эрдэмтний үйл хэрэг их өргөн цаг үетэй явж ирсэн. За би өөрөө номын сангийн хүн учраас номын сангийн үйл хэрэгтэй холбож авч үзсэн юм аа. Тэгээд номын сангийн болохоор алхаж орсон нэгдүгээр хэсэг гэдэг. За энэ дээр юу дурдах гэж юм бэ? Тэгэхээр 1927 онд Дорн хэмжээний судлах институтыг төгсөж ирээд байж байгаа үед нь одоо Жанугай, Цэвэнгай эдгээр ертөнцид тосч аваад за Монгол ёсоор одоо цайг хийж өгөөд за чи яг юу сурсан юм бэ? Юу заалсан юм бэ гэдгийг үндсэндээ бол асуугаад хүрээлэнгийн одоо өвгөн хэлбэрийг бүгдийг цуглуулад за энэ шинэ оюутнаар одоо юу хийх вэ? Хаа суулгах вэ гэдэг ийм асуудлыг ярьсан байна. За энэ асуудлыг ярихдаа бол үндсэндээ бол яриад сүүлд нь шийдлийг гаргасан юм. За ингээд ерөнхийдөө бол шинэ оюутнаа цөмөөрөө хүн багтаа хөл багтаагаар нь номын сан дотор суулгая гэж ингэж шийдсэн байна. За ингээд судалгын хүрээлэнгийн дээр яамлах гэрээс гараад хойшроо оронгууд одоо олон цонхтой дан байшин дотор оруулж энэ хүний одоо ажлын байрыг буюу одоо яг төгсөрсөн оюутны ажлын байрыг засаж өгсөн гэж. За ингээд энэ хүн бол яг номын сан бол төгсөж игээд ажлын байр нь анх бий болжээ. За ингээд нэг номын сан дотор ажилтдаг болчихлоо. Гэтэл номын сангийн тэр сан хөрөх дотор байгаа номуудыг судлах гэм сонирхох юм нөхцөл байдал үүссэн. Яагаад тэгэхээр нөгөө Жанугай, Цэвэнгай, Баторчиргай, Мишгай эдгээр хүмүүс орж ирээд ном судраг үздэг. За нэг ном судлыг татаад үзэхдээ энэ ном судрыг тэндээс тэрж орж ирсэн юм шүү. Энэ судалгыг ийм гардаг юм шүү гэдэг зүйлийг хэлж өгдөг. Тэгээд ер нь бол долоон ингээд явж байгаа бол орж ном судрын талаар маш сайн мэдээлэл өгдөг ажилтай. За ийм учраас Эрчигоос тэр ном эдрийг сонирхох, судлах энэ зүйл нь нэлээд нэмэгдсэн гэж одоо тусламжтай хэлсэн байсан. Мөн дээрээс нь одоо өвгөн эрдэмтдийн одоо бас намайг хүлээж авч хүндэтгэж ингэсэн маань одоо миний эрдэм шинжилгээ судалгаа хийхэд маань их уран зориг өгсөн маань гэдэг ийм зүйлийг бол дурдсан байж байгаа. За энэ зураг бол өглөө бас харагдаж байсан. За энэ бол одоо хэршийн хамт айшир уулын аймаг Аранга ховдын хязгаарт одоо явж явах үеийнхэн буюу 1927 оноос хойш зураг байж. За ингэж явж байхдаа бол одоо яг хантааш уулын аймгийн тэр засагчны хүрээлж үзэх энэ хүрээний одоо гол хийдээс нь одоо өвгөн лам эндүг төхнөөс 150 тонн усыг насалж өгшин 100 мөрөн хаа гэдэг ийм туйлыг бичиж ирсэн гэж. Гэх мэтлэнгээр одоо тэр цаасан өвгүүдийг цуглуулахаас гадна хамгийн өвгүүдийг маш их цуглуулах ийм ажлыг хийж иржээ. За тэгээд нэг номын сан дотор ажиллаж байгаа юм чинь бас нэг алдаа эндэл осол байгааг олж харсан байна. За ингээд тэрийг олж харгуудаа яасан бэ гэхээр энэ хоёрдугаар хэсгээр үндэстэй болгож ирнэ. Нийтийн ёсорын номын сан дөрөвтэй болгох энэ асуудлыг хүрээлэнгийн тэргүүлэгчдэд тавьсан гэж. За тэгэхээр тэр сан хүмүүргийг яг хариуцаад ажиллаж ирсэн ажилтны албан хаагчид одоо тухайн ном судруудыг хайн ханддаг хүмүүс асуухад одоо хайнга байдлаар өгдөг. За тэгээд ном судраг асуух юм бол баг хормон дээр хийгээд өгдөг. Ийм байдлаар ямар нэгэн бүртгэл данс одоо хөтлөхгүйгээр өгдөг. Үүнээс болж маш олон төрлийн судраг бичиг соёлын байдлууд устж байгааг олж харсан гэж. За тэгээд энийг бол одоо ингэж болохгүй шүү дээ. Энийг бол хайрлах ёстой, хамгаалах ёстой гэх зүйлийг яг тухайн үеийн сан мэрэгэн бичгүүдэд хэлсэн боловч яг тэр өөрийнх нь хүсэл зорилгын дагуу одоо биелүүлээгүй. Тийм учраас яг судрагчийн хүрээлэнгийн одоо тэр эрхэлсэн сайдад дөрөвтэй болон нийтийн ёс гэж гэдэг байна. Нийтийн ёс буюу өнөөдрийн бидний одоо мэддэг олон улсын жишгэн дагуу бүх хүмүүсийн одоо бүх улс орнуудын тагдаг энэ ёс жаягийн дагуу энэ номын сан гэж дөрвөн журмтай болохгүй бол энэ соёлын өвөг хүрэлт дуусна гэдэг ийм асуудал тавьсан гэж. За ингэснээр энэ судрагчийн хүрээлэнгийн
номын сангийн номуудыг Азийн болон Европын гэдэг ийм хоёр хэсэг хуваагаад тэгээд тэрнээс хойш яг ингээд үндсэндээ бол номын сангийн жинхэнэ ёсоор үйлчлэгийн боломжийг бол нээсэн гэж хүлээж авсан эзэнтэй энэ хүүгээр юу хийх вэ гэж асууж ярьсан гэж. Юу хийх вэ гэдгийг ярилцсангуудаа за шинэ оюутны хараад зөвөрөө ганжуурын гарчгийг хийлгье гэдэг зүйл байсан гэж. Тэгээд ганжуурын гарчгийг хийхдээ бол за чи энэ гарчгийг хийхдээ нэг их яасан гэхгүй дээ. Чи 1-2 жил үз. Энийг үзэх явцдаа чи өөрийнхөө хэлний одоо тэр баялагийг үгийн сангийн баялагаас нэмэгдүүлээд байна. За тэр харин энийг үзчих явцдаа сонин сайхан юм таах юм бол энийг бидэнд бас хэлээрээ хуваалцаа гэсэн. Тэр монголчууд уулзахдаа мэдлэгтэй сонин сайхан юу вэ гэдэг тийм. Тэр энэ өөрөө бас номыг уншаад сонин сайхныг юу нож чадчих. Энэ хүн яг юу сонирхох гэдэг, юу сонирхох хүн юм бэ? Цаашаа ямар сэдвээр гүнзгийх юм бэ гэдгийг нь одоо үндсэндээ манай тэр өвгийн хэлбэрт судалж ирсэн байна. За ингээд үндсэндээ бол тэр ганжуурын гарчгийг нэг жил гаргийн хугацаанд бол хийгээд дууссан байдаг. Энийг хийгээд дуусаад жаргал боёо гэсэн нэг хожим их хэрэгтэй хийжтэй хүн одоо шугам ганжуурын бүтгэл гарчиг хийж хин хийснийг нь тодорхой болгоорой гэдэг ийм даалгавар өгсөн гэж. За тэгээд шугам ганжуурын гарчгийг бол хийгээд 1930-аад оны хавцаа дууссан байна. Дуусаад хэвлэлэн шилжүүлэх гэдэг юм ийм процесс явж идэг. Судраг бичгийн хүрээлэнгийнхэн Пётрийн зохиолуудыг орчуулж байна. Орчуулахаар ажиллаад байна гэдэг ийм хэл үг засгийн газрын тогтоолоор энэ зүйл шууд байх болсон гэж. За ингээд энэ цаг өөрөө бүтэж гисэн цэвэргөө өөрөө одоо буруутсан, цэвэргөө дааж байсан шавьмар буруутсан. За ийм процесс бол явсан. За үүний дараагаар өөрөө хэцүү бэрхшээл газар орж хоригдсон. 1940 он гаруй тэр газраас гарч ирсэн байна. Гарч ирэнгүүтээ энэ номцон үйл хэвийг бас хөгжүүлэх гэдэг чиглэлээр нэлээд идэвхтэй алхам хийж өөрөө тэр санхүүл орж үнийг үзчихсэн боловч өөртөө бас тийм боломж олдог байна. Тэгээд тухайн цаг үед бол сан хүмүүстээр яг ажиллаж исэн Тавагийн Жамба, Ловсонгийн Жамба, цэврийн дорж нарын хүмүүсээр ийм гачхуудыг үйлдүүлж одоо энэ дээр ажиллаж номуудыг хэлж авсан байна. За үүгээр л одоо энэ Монгол улсын одоо эрдэм шинжилгээ судалгааны салбарт энэ номцоо үйл гарчгийн бас нэг зүйлийг эхлүүлсэн маа гэдэг зүйлийг хэлмээр байна. За мөн дээрээс одоо энэ эхлэл генератив гэдэг энэ хүн байдаг. За энэ хүний дурсамжид нэгэн сонирхолтой зүйл байдаг. За энэ хүн бол одоо Лендиг Момсон 10 жил ажилласан ийм сурчтай хүн цэвэргөө өөрөөр одоо судалгын хүрээлэнгийн номын сан гэж ажилласан ийм хүн байж. За энэ хүний энэ өнөөдрийн тэмдэглэлээр өнөөдөр тэнгэр цэвэр хүмүүс орж ирэх нь хаяа Нима Павловна авсан номоо буцааж өгөө шинээр ном авахар ихтэй ойр холыг хов мэдээд болно. Будда бурхны хөргөөс бууж өгөө гэлтэй сайхан ирж дорн дахины хэсгийн номуудыг бүртгэх цаашдаа зөвлөж ярьсан ийм зүйлийг бичдэг байсан гэж. Тэгэхээр өнөөдөр сэтгүүлийн уралдаан хүмүүсийн хэлхээс сонсоод яг эрдэнэ байн дүр бол Монгол хүмүүсийн дотор оюун санаа бол маш их буусан ажиллаж байна. Тэгэхээр энэ дээрээс хараад бол энэ хүн бол номцоо хийлээс гадна номын сэдвээр каталог карт гэдэг нэг бас авар хийж ижээ гэдгээс хараад. За өнөөдөр хэсэгт орж ин одоо ингээд явуулнаа. Санхүүгийн баяжуулж одоо судалгааны хэрэглээ болсон гэх дөрөвдүгээр хэсэг. Тэгэхээр 1927 он төгсөөд иргэсэн гадаадаас ном захиалж